Дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж байгаа компани бүр өөрийн үйлдвэрлэдэг, худалдан авдаг болон худалддаг бараа бүтээгдэхүүний тухай мэдээллийг багтаасан мэдээллийн баазтай байдаг. Бизнесийн үйл ажиллагаа галбаачлагдсан өнөө үед та ямар хэлээр ярьж байгаагаас үл хамааран нийлүүлэлтийн гинжин сувг даяар бизнесийн холбогдолтой мэдээллийг түргэн шуурхай алдаагүй дамжуулах аргачлалыг эзэмших хэрэгтэй. Тиймээс зураасан кодыг нийлүүлэлтийн хэрхээний бүх цэгүүдэд цогцоор нь хэрэгжүүлснээр илүү үр дүнтэй. Өнгөрсөн удаагийн дугаараар улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагаанд зураасан кодыг хэрхэн амжилттай нэвтрүүлсэн талаар мэдээлэл хүргэсэн бол энэ удаагийн дугаараар зураасан кодыг техник технологийн салбарт хэрхэн нэвтрүүлсэн талаар танилцуулах болно. Тодорхойлбол энэ удаагийн нэвтрүүлгээр бид могул үйлдвэр зураасан кодыг ямар байдлаар хэрхэн нэвтрүүлсэн талаар танилцуулъя. Могул компьютерийн үйлдвэр нь жилд 26,000 компьютер үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд технологийн горин бүхий угсралтын таван дамжлаг, үйлдвэрлэлийн өмнөх туршилт, нийцлийн лаборатори, үйлдвэрлэлийн дараах чанар хяналтын гэсэн лабораториудаас бүрддэг. Могул компьютер бүр Intel, Microsoft зэрэг дэлхийд алдартай брэндүүдийн хамгийн сайн эдэнг програм хангамжтайгаар бүхий л процесс нь бүрэн автоматжсан чанарын хяналт, технологийн горин бүхий үйлдвэрлэлийн шат дамжилгуудаар дамжин лабораторид тестлэгдэн гардаг тул хүний хүчин зүйлээс хамаарсан альва алдаа дутагдлыг бүрэн арилгаж чадсан. Түүнийг баталгаажуулсан 3 жилийн үйлдвэрийн баталгаат хугацаатайгаар хэрэглэгчдэд хүрч байна. Манай компани Монголын зах зээлд мэдээлэл технологийн тоног төхөөрөмж, цогц шийдэл, програм хангамж нийлүүлэх мөн өөртөө боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэр ч утгаараа мэдээллийн технологитой холбоотой бүх төрлийн тоног төхөөрөмжүүд дэлхийд даяар нэг стандартаар явдаг. Нэг хэрэглэгдэх нь бол зураасан код өөрөө байдаг. Анх манай компаниг 15 жилийн өмнө үүсгэн байгуулагдахад зураасан код гэдэг зүйл дэлхийд даяар хэрэглэгдэжсэн. Бид нэр энэ зураасан кодыг яаж хэрэгжилж компанийнхаа бизнесийг цар хүрээг нэмэх үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах талаар бас тухай бүрдэн бодож боловсруулж хэрэгжилж явж ирсэн. Ямар ч компани аль салбарт ямар үйл ажиллагаа болж байгаагаас үл хамааран зураасан кодыг хэрэглэх хэрэгцээ шаардлага анх төрсэн санаанууд нь бол харилцан адилхан өөр байдаг. За MCS Electronics компани буюу Монгол брендийн үйлдвэрийн хувьд бол хамгийн анх бол хэрэглэгчид тухайн бараа бүтээгдэхүүнийхээ баталгаат хугацаа хянах дээр бол хамгийн анх зураасан кодыг хэрэгжүүлэхээр бид нартай ярилцчихсэн. За тэгээд энээсээ үүдээд бол зураасан кодын системийг Монголын үйлдвэр үйл ажиллагаанд хэрэгжилж эхэлсэн. IT зон компанийн хувьд агуулах үйлдвэрлэл, дэлгүүрийн POS, мөн бараа бүтээгдэхүүн борлуулагдсны дараах засвар үйлчилгээ болон компьютер тус бүрийн баталгаат хугацааг хянах мөрдөх зорилгоор зураасан кодын системийг нэвтрүүлсэн. Үүнтэй холбоотойгоор код 39 GS113 Data Matrix гэсэн зураасан кодны төрөл зүйл болох стандартуудыг ашиглаж байгаагаар бусад байгууллагуудаас онцлогтой юм. Өөрөөр хэлбэл компьютер буюу могул брендийг үйлдвэрлэхтэй холбоотой импортоор ирж байгаа сэлбэг хэрэгслийг хүлээн авч орлого болгон агуулгад хүлээн авахдаа үйлдвэрлэгчийн зураасан кодоор бүртгэн авч үйлдвэрлэл рүү буцааж гаргахдаа мөн зураасан кодоор нь бүртгэн гаргадаг. Энэ нь агуулгын бүртгэл тооцоо нөөцийг хянахад илүү хялбар, цаг хугацаа цаасны болоод бусад зардлыг хэмнэх зэргээр өндөр ач холбогдлыг өгч байгаа. За зураасан кодыг тэгээд манай компани дээр бол их үр бүтээгдэхүүнтэй хэрэгжилж байгаа нь бол сүүлд бид нар Монгол брендийг гаргаж ирснээс хойш 4 жилийн турш Монгол брэнд дээр тасралтгүй хэрэгжилж байна. Энэ хэрэгжилж байгаа процесс нь бол өөрөө анх үйлдвэрлэгчээс хүлээж аваад түүхий эдүүдийг хүлээж аваад энд бид нар бүртгэж аваад түүхий эдүүдээ нэгтгэж бүтээгдэхүүн болгож гаргах энэ процесс дээр хэрэглээд тэндээсээ гарсан
бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгчдэр хүргэж өгөх. Үүний дараа хамгийн чухал зүйл болох борлуулалтын дараах үйлчлэгээ, баталгаат хугацаа гэдэг ойлголтыг бол бид нар сайн мэддэг. Энэ дээр бол бид нар хамгийн их үр дүнтэй хэрэгжилж байгаа гэж хэлж болох юм. Яг тэгэхээр борлуулалтын дараах үйлчлэгээ буюу одоо баталгаат хугацаа, засвар үйлчлэгээний энэ олон төрлийн гэмтлүүд байдаг, олон янзын хүмүүсээс ирдэг. Энэ дээр зураасан кодоор гаргаж ирнэ гэдэг бол бидний одоо өмнө цагт хэрэгэлдэг байсан тэр тусмаа электрон бараан дээр хэрэгэлдэг байсан баталгаат хугацааны лац гэдэг зүйлүүдийг л одоо бид нар орон үндэсгүйгээр халсан. Энэ бүх үйл ажиллагааг IT Zone компани өөрсдийн хөгжүүлэн нэвтрүүлсэн Feedtrack системд оруулан зураасан кодоор дамжуулан хэрэгжүүлж байгаа нь бас нэг онцлог байна. Тус систем нь зураасан кодны тусламжтайгаар үйлдвэрлэгч, борлуулагч, эцсийн хэрэглэгч хоорондын харилцааг зохицуулж, бүртгэл тооцоогоо хийн хяналтаа тавьж байдаг байна. Үүнээс гадна тус компани зарж борлуулж байгаа импортын барааны хувьд бүгдийг үйлдвэрлэгчийн зураасан кодоор бүртгэн эцсийн хэрэглэгчдэд хүргэж байгаа нь уг систем нь глобал стандарт гэдгийг илтгэж байгаа юм. Энэ баркодны системийг нэвтрүүлэхэд нэг Feedtrack гэдэг програм хэмжээний цогц системийг манай компани бол нэвтрүүлсэн байгаа. За энэ нь болохоор бараа бүтээгдэхүүний бодиттой тэр нөөцийн хэмжээг тодорхойлох, тэгээ үйлдвэрлэлээр агуулгын үйл ажиллагааг бол төрсгөж сайжруулсан, дэлгүүр агуулгах, тэгээ үйлдвэрлэл, засвар ингээ бүх юун дээр хэрэглэгддэг. Тэгээд тэр сервис таг гэж ярьдаг да. Тэр нөө дахин давтагдахгүй тэр тоог ашиглаж одоо Монгол гомдол дээр ингээ нэвтрүүлсэн байдаг. Тэр нь болохоор тухайн одоо нэрв баталгаат хуудсан дээр болохоор гараар өчтдөг гэсэн бол одоо баркод уншуулад илүү нэг ажлыг хөнгөлчилж гэсэн юм бэтгийн давуу талтай. Манай систем нь хүний serial дугааруудыг одоо компьютерийн serial дугаар юм уу аль эсвэл одоо энэ төхөөрөмжүүдийн serial дугаарыг гараар ингэж бүртгэхийн оронд тэрийг баркодоор нь баркоджуулаад serial дугааруудаа тэгээд өөрт нь нэг service tag гэсэн баркод дугаар өгөө тэрүүгээр бүртгээд явчихаар илүү хүний хөдөлмөрийг хөнгөвчүүлж илүү төвшлөлтөд технологи ашигласан тал руу орж технологичсон тал руу орсон тийм систем болсон давуу тал болж байгаа баркодтой гэж холбогдож байна. Манай компанийн хувьд бол харьцангуй өөрсдөө мэдээллийн технологийн компани учраас боловсон хүчин мэрэгчсэн ажилтан албан хаагчтай хувьд бол дутагдах асуудал бага байсан. Гэхдээ яг энэ чиглэлээр тэр ажилчдаа сургах, мөн бэрхшүүлэх, энэ тухай ойлголтууд дээр мэдээлэл авах талаар бол бас хандах газар хэрэгтэй байсан л д. Тэгээд тэр утгаараа бол бид нар өөрсдийнхөө хувьд бол айгүй бахархалтайгаар хэлж чадах зүйл маань болохоор бид нар өнөөдөр зураасан кодны хэрэглээг Монголд үйлдвэрлэлийн цэг дээрээс ахуулаад эцсийн хэрэглэгчдэд хүргэж цаашдаа тэр бүтээгдэхүүний амьдралын хүчлэгийг дуустгах тэр бүх хугацаанд зураасан кодыг хэрэглээг бий болгож чадсан гэж бодож байгаа. Манай компани Монголын үйлдвэрлэл компанийнхаа дотоод үйл ажиллагаанд зориулаад бүртгэлийн журам тийм цогц систем бий болгосны үйлдвэрт зориулагдсан хэсэг дээр одоо хэдлээ сервис таг үүсгэж байна. Энэ сервис таг нь болохоор хэрэглэгчид зориулагдсан тухайн компьютерийн инженер гэх юм бол нэр нь гэсэн үг. Энэ сервис таг нь нийт 9 оронтой байдаг. Энэний сүүлийн 4 орон тухайн моделийнхоо модель нэм нь урдлын 5 тонн болохоор давтагдчихгүй тухайн компьютерийн serial номер байна. За ингээд энэ serial номерыг үүсгэснээр тухайн компьютерийн эдэн бүтцийн бүгдийг бүртгэх боломжтой болж байна. За одоо дөрөв үүсгэсэн Монголынхаа сервис тагийг ашиглаад баркодлогдсон сервис тагийг ашиглаад дотоод эдэнгүүдийг нь баркодоор нь бүртгэж харуулъя. Ингээд тухайн үсээд компьютер маань сонгогдоод одоо доторх эдэнгүүдийг нэг бүрчлэн бүртгэж өгнө. Ингэж бүртгэхдээ манайх бол ер нь эдэнгүүд өөрсдөн дээрээ олон улсын тийм стандартын баркодтой ирдэг. Манайх ихэнх бүтээгдэхүүн дээр тэр баркодыг шууд ашиглаад явдаг. Тэгэд одоо жишээний график картны энэ баркод. За одоо энэ загварын хардыг бүртгэе. Энэ хард нь болохоор хоёр төрлийн баркод ашигласан байна. 2D 1D. Энэ 1D serial-ыг ашиглаа явна.
Ингээд уншуулсан сериал маань шууд хүний гараар бичих, алдаатай бичих. Одоо O0 энтрийг хүмүүс ч одоо андуурччихдаг штэ. Тэрийг ямар ч алдаагүй ингээд төхөөрөмжөөрөө бүртгээд оруулаад байна. Гэх мэтлээ одоо бүх эдэнгүүдээ бүртгээд ингэж бүртгэсний давуу тал нь болохоор тухайн хэрэглэгч маань өөрийнхөө компьютерийн эдэнгийг мэдгүй байсан ч манай P-track системийг ашиглан өөрийнхөө компьютерийн serial номероор компьютерийнхөө эдэнгүүдийн serial номерыг бүгдийг харах боломжтой. IT зон компани нь өөрийн үйл ажиллагаанд зураасан кодыг ийхүү нэвтрүүлэхээс гадна шинэ системийг ч гэсэн нэвтрүүлж GS1 системийн хэрэглээг нэмэгдүүлж байгаа компани маань. Манай компани одоо яг хөгжүүлж байгаа нэг бүтээгдэхүүн болох гэрийн ERP гэдэг байгууллагын нөөц төлөвлөлтийн цогц систем байгаа. Энэ систем дээр бид нэр зураасан кодыг ямар хэлбэрээр ашиглаж байгаа вэ гэхээр хүний нөөцийн модуль дотор ажилчдын үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, мөн эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон татвар төлөлтийн одоо бусад бүх мэдээллүүдийг картжуулсан цахимаар шийдэж байгаа. За энэ дотор бол яах аргагүй бид нар зураасан кодыг хэрэглэх хэрэглээнүүд бий болж байгаа. Энэ бас өөрөө яах вэ гэхээр системийг давуу талуудыг бий болгож өгч байгаа. Энэ бүгдээс харахад зураасан кодыг тухайн байгууллага өөрийн онцлог тухайн нөхцөл байдал, хэрэгцээ, шаардлага, боломжоос хамааран зөвхөн агуулгад эсвэл зөвхөн постэр гэх мэтэр аль нэг хэсэгтэн хэсэгчлэн хэрэгжүүлээд явандаа шинэ шийдэл гарган системээ өргөжүүлэн агуулга, тээвэрлэл, түгээл, үйлдвэрлэл гэх мэтэр бүхий л үйл ажиллагаанд цогцоор хэрэгжүүлэх боломжтой байдаг. Анх зурсан кодыг яг бид нэр үйлдвэрлэл дээр бас бизнесийнхээ процесс дээр нэвтрүүлж ярих үед айгүйх асуултууд гарч ирсэн. Мэдээж нэлээд төрлийн стандарт дэлхий дээр явж байгаа. Бид нэр аль нэг нь барьж авах ёстой вэ гэдэг асуулт гараад ирсэн. Ягаад тэгэхээр бид нэр бол дэлхийд алдартай бас өргөн цаар хүрээгээр бизнесийнхээ үйл ажиллагааг явуулдаг Dell, HP, Canon, Cisco, Oracle гэд бит болон битус бараа бүтээгдэхүүнүүдийг дээр байдаг зураасан коднууд ялгаатай байсан. Зарим нь нэг төрлийнхийг, зарим нь болохоор хоёр төрлийн кодыг агуулсан баг. Бид нар өөрсдөө компанид аль системийг нь авч хэрэглэх вэ гэдэг дээр бол GS1 Монгол нийгэмлэгийн гишүүн болсноор бол яг нэг стандартыг барьж авах энэ сургалтнуудыг авч хэрэгжүүлсэн байдаг. Зураасан кодыг байгууллага дотроо зөвхөн агуулгад, постэр, эсвэл бүх салбар, групп, нэгжүүдийн хэмжээнд хүнсний, тээврийн гэх мэтээр салбарчилсан байдлаар үндэсний хэмжээнд болон улс орны хэмжээнд гэх мэтээр хэрэгжүүлж хүрээнд харилцан адилгүй өөр байдаг. Ер нь тус системийг хэр өргөн хүрээнд цогцоор нь хэрэгжүүлнэ төдий чинээ илүү үр дүнтэй. Ямар ч байгууллага зураасан кодын системийг хэрэгжүүлэхдээ эхлээд ямар зорилгоор хэр өргөн хүрээнд хаана хэрхэн хэрэгжүүлэхээ тодорхойлов. Ямар төрлийн зураасан кодны төрөл стандартыг байгууллагадаа нэвтрүүлэхээ шийдэх, түүнчлэн програм хангамж болох, холбогдох, унших, хэвлэх, хоног төхөөрөмжөө худалдан авах гэсэн ерөнхий дараалалаар явдаг.